Монгол хүн адуу хоёр бие биенээ таньж учирдаг. Монгол адуу арабын нутгаас нутгаан зөрөн гүйжирсэн удаатай. Монголчууд дэлхийг нэгтгэхэд Монгол морныг гүйцэтгсэн үр асар их хүлээ. Хурдан адууг ихийнхэн гидсэнд байхад нь таньсан нэгэн томог өгүүлрүүн. Боржгон зэцэн онгийн нутагт морь сайн таньдаг Ганжуур гэдэг хүн байжээ. Тэрээр нэг удаа гэртээ нилээд халамцуухан сууж идэл нь хоогоцож мордны төвөргөн сонсогдов гин. Ганжуур хүүхдүүдийн дуудаж сайн морины дөрвөн тураа дуурав. Гарч харцгаа гэжээ. Гэтэл тэдний олон адуу хөдөлсөн аяны хоёр хүн ирж гин. Аяны хүмүүсийг цай уух зурд Ганжуур мордыг нь харахаар гарчээ. Холбоотой хоёр адуу нүдэнд нь тусч гин. Эргэж орж ирээд адууны 8 хилцэж хөдөлж байгаа хөрөн гүгчин авъя. Аяны улс та нарт хэрэг болно. Гадаа уяан дээр байгаа 3 сайхан морийг минь унаад яв гэж. Аяны хүмүүс ч уухаан дас өгч авалцаад яваад өгч гинэ. Тэгээд тэднийг явсны дараа энэ хүрэн хүүнийг эзэнд ганц хурдан хүлэг бий дээ. Үүнийг л авах гэж 3 сайхан мороо өглөөдөө гэхэд хүүхдүүд нь зэмлэж таныг амьд адууны эзэн доторх адууг яаж мэдв гэж мориндон харамсахад Ганжуур савн сайн билээ. Унаглаагүй ирмэггүй хээл авсан бай. Аз байвал ажны хүлэг төрөх үзээч. Хойдон жилэн хүрэн гүнээс хинц хүрэн унаг гарч гин. Хинц хүрэн даагандан хурднаан гайхууж урдаан юу ч харгасангүй гинэ. Хурдны ихэн дааг соёолондон гэдэг. Хинц хүрэн олон түр авч эзэн хүнээ баярлуулж байжээ. Хожим нь хинц хүрэн хөгшрөөд баян айргийн нуруунд зогсоогорон өгсөн домогтой. Эхлээд эзэн нь хөгшөрч зөнөд адуу гүйцэхгүй ганцаараа уулын ингэр зогсоод байна гэж боджээ. Гэтэл хамраас нь ус гоожиж газарт хүртлэн мөсчин дөрвөн хөлн хөшиж хөлдөж хоцорсон байсан гэдэг.